Миний толгой яагаад ингэж Бодлтан бороо талтан банцан хавтан рэп ингэж бантан бодлтан бороо битаа жоохноо шүү дээ. Наранд. Нэр баас амар өөр харагдчихсан. бодлтан бороо битаа хавтан рэп ингэж бантан бодлтан бороо битаа банцан хавтан рэп ингэж бантан баруунгаар Орлоо шүү. Энэ нэр гоё лук дарж дээ Зүтгүүл ядчих торлоо шүү. Юу үнэ сайхан бүсгүй зурж өнгөрөхтэй зурх сулав цусгүй ядаж байхад охин тал дээр нэлен дүрсгүй надад таарсан охид мот вобор дурстай нөгөө зал боогийн нөгөөдг нь хэм бэлээ. сайхан шүү кондомны Гогийн хоол амар гоё. сайхан шүү тэр араа байх юм бол би түүний шахан шүү басан сайн гам шүү писта усаацны авах ёстой байсан инста томотоор гэж нэслэн гошас нас гэр шага мен боцлаа тарлна идэг дараа шаална сакс юу лацахгүй чанд Мөнгө амар гоё штэ. Мохта гэрт би хаалт болохгүй Зураг авалт гэсэн нэг юм. Банцан хавтан рэп ингэж бантан бодлтан бороо битаатан банцан хавтан рэп ингэж бантан Уунгаар орлоо шүү бахад. Сэлтэшаа. Ийхээс зарсан. Зүтгүүл ядчих торлоо шүү. Чам харна гэж яна чи сэтчлэн чамд юм биш би ч сэтчлэн миний үрдэр ч мөр болон хэрчгнээс Энэ аим гоё байгаа. чимэрлэр шигэр хоочин одоо гэр шинэхнэр хоочин миний буучин чам бэ буучин өндөр нос биш хатам авсан бодлтан бороо битаатан Энэ үл яг энэ юу болохоор штэ. Ингээ шууд цээжлэгдэхээр штэ. банцан хавтан рэп ингэж бантан Баруунгаар орлоо шүү. Зэнийг юм муухай үг шиг сонсогдох байгаа штэ. За хамгийн ихэнд сонссон дуу болохоор манай доод курсын маань дүүнрийн хийсэн дуу байгаа. Өөрснөө яг айгүй хөрхөө үгээ бичээд аяа хийгээд тэгээд тэр зураг авалтын ч гэсэн яг тэдний ангийн Барса гэд хүүхэд ингээ өөрснөө тэгээд ангийнх нь хөвгүүд бөөндөө нийлээд ингээ зураг авалтанд клипэнд орцсон. Тэгээд та сонсохыг хүсвэл энэ доор ингээд гоё оруулчих заяа. Тэгээд ороод гоё сонсоорой дэмжээрээ. Бас анхныхаа уран бүтээлийг ингээд гоё клиптийг нь цацсан болохоор Тий. тэг ийм гоё чанартай цацж байгаа гэдэг чинь гоё шүү Тий. дээ. Тэгээд 18-аас Дээш насныхан үзэж шүү клип. Доош насныхан орохыг хориглоно. 18-аас доош насныхаа орж сонсохыг хориглоно. Бүр амар хориглоно. Ойлгосноо? Яах юм хориглцохоор ч үзэн штэ. Бити үзээрээ биш үзээрээ юу юм бити үзээ. Гэтэ 18 хүрээгүй жоохон дүүнер маань бас тийм үгийн утга нь бол бас жоохон нэмэх 18 клипийн бас тиймэрхүү учраас 18 нас хүрээгүй жоохон дүүнер маань бас тийм муухай юм үзээд явах вэ. Муухай юм биш ээ. Насандаа хүрэхгүй юм. Тийм насанд хүрхтэй тохироогүй тийм киног нь дуу сонсож клип үзээд явах вэ. Тийм шүү дээ. Тэгээд 18 хүрэхээрээ сонсоорой заяа. 18 хүрэхээрээ сонсоорой. 18 хүрэхэд нь тэр уран бүтээлчд нь бүр гоё уран бүтээлч болчих واخа. За асуулт асууя. За асуулт асууя. Хинээс ингээ нэр тухайд асуух юм уу шүү нэг. Бид хоёроо солонгосч асууя заяа. За ойрд хамгийн их сонсож байгаа дуу. Та биш ээ. Цаадан тийм юу? Биш. Нөгөө нэг аавын тухайд байдаг ш. Та миний талын ухаа. Тэгэлхэн гэд. Тэгээд ер нь бол нөгөө нэг амар тийм жоохон стресстэй юм уу эсвэл ачаалттай юм амьдралын дунд байгаа болохоор ер нь бол айгүй тийм болохоор нэг юм тийм ардын дуунууд хоолын дуу сонсоод байгаа нөгөө нэг юу бас алтраа шаргагээ тэнгүүтээ өвчих тэнгэр минь яасан гэд ер нь тэр дуунуудыг амар их сонсож байгаа. Яг хуу дундуур нь гой тавц дуунуудаа сонсож л байгаа л да. Тэрийг жоохон давтамжтай сонсоод байгаа юм байна. Бүү гоё тайван байгаа юм биш үү те? Тий тэгэл аав ээж мэдрийгээ санаал. Тийм гоё тайван дуу сонсоод энэ чинь насны намар ахгүй юу? За одоо тэгвэл гэрлээгээс асууя. Гэрлээг өштэй одоо байгаа сэтгэл зүйн дуугаар илэрхийлвэл ямар дуу вэ? Ичи их тийм. Ийм
дөрөв улирлын дуу байна. Гэвс ингээд 1 секундын дотор 100 болоод өвлөл бол хавруулал 100 болдог тийм дуу байна. Одоо янз бүрийн сэтгэл хувирал гардаг. Тий, одоо би ингээ гів гинтгээ алхах явж байгаа шууд үүдмар санагдал. Гів гинтгээ алхаж явж байснаа л инээмэр санагдал. Тэгэл гів гинтгээ морол, гів гинтгийн зүгээр болол гів гинтгийн юу ч хамаагүй хиймээр санагдал. Гів гинтгээ юу ч хиймээргүй санагдал. Энэ за ийм дуу нөгөө Rocket Bay нөгөө нэг дотроо чи намайг түгжээд юу илээ? Ганцхан. Яс дандан гэдэг. Тий, Rocket Bay-ийн тэр дуу нэрээ байж болох юм байна. Тий. За. Минийх болохоор одоо энэ шкаф киноны дуу заяа. Яа. Амар дан гэдсэн үү? тий. Тэгээд аюу тийм юм галзуу мэдрэмж байгаа. Тэгээд угаасаа нөгөө нэг юм рокт дуртай штэ. Рок болох хүсэлтэй. Рок болох хүсэлтэй. Рок бол тэгээ рок хувцас өмсөд. Энэ рок юм уу? Энэ рок юм уу? Тэгээд гадуур явах дуртай. Тэгээд юуны тандрын гигэн бол угаасаа топ штэ. Хөөе, надраа гигэн гэдэг дуу Монголын баг хамгийн анхны заяа. Хамгийн анхны маш хурдан ингээд хүн болгон сонсдог болоод хүн болгон ингээд рил мэл хийж мэгээд ингээд бүр бүүм хийсэн тийм дуу заяа. Тэгэд хамгийн анхны хүмүүс амархан уйдсан дуу. Нэр амар. Одоо яг сасаад тахаар ингээд нөгөө ингээл гарч ирэл. тий. Би ерөөсө клипийн бүтэн үзээгүй заяа. Үзэн гэжсэн чинь ингээд амар ингээ ороод ирсэн байсан. Тэгээд үзээгүй ягаад ч юм сан. Хамгийн анхны тийм дуу байхгүй. Нөгөө нэг фэйсбүүкээр угаасаа постууд яваал яасан штэ хүмүүс тэр дууг гарнаагүй юу нөхрөө лам болгоол Зарим хүмүүс нэг ухцсан ч юм уу гэж бодоод гэдэг. тийм тэгэж рил хийгээд байсан. Гэхдээ тэр за хүмүүсийг аваа хийчих гол яг уран бүтээлийн аваад үцгээд тэр уран бүтээл тэр дуу үнэхэр хүмүүс таалагдсан болоод тэгэж хийж байгаа учраас одоо тэр хүмүүсээс болоод тэр дууг сонсгоо болино гэж юу байх вэ гэж би бодоод яг бас уйдах чийснаа тэгээ буцаад амар гоё шивдэж сонсдог болсон. Ер нь нөгөө нэг үсийг ч ингээд жоохон өдөр болгонд угаачих гад идэг штэ ялангуяа ингээд байнгын ажилтай гадуур дотор ажилтай үеүүдэд тэгээд нөгөө хөөрхий үсээ бүр амар юм хуурашуулаад уг мөгийг ягаад байгаа юм болов гэд. Тэгээ хүмүүс чинь сонсохноо ер нь 7 хоногт 2 3 удаа л үсээ угаадаг муугадаг энэ төр гэд. Тэгэхээр ер нь тэгж явах хэрэгтэй юм байлээ шүү. Тэр нөгөө цацаад идэг үсний юу гэдэг штэ тослогдсон хэсгийг шууд ингээд зүгөрлөгчдөг. Тэрийг хэрглэж үсэх юмсан тий. Тэр ер нь Монгол зард юм болов? Зард штэ. Флемж ч би бүр багахт эргэлт гэсэн. Тийм үү? Тий. Тэрийг бас хэрглэж үзмээр байгаа. Энэ ер нь жоохон октын яриамаар яриад байгаа юм шиг. Нөгөө би үсээ урт байхдаа ороодгүйсэн штэ. Ер нь ороодгүйсэн штэ. Тэг ингээ орохоор хурдан гарчаад ингээ сони юм шүүршиг болчдөг гэсэхгүй. Гэсэн чинь тайрснаас хойш оролт нь өдөржингөө байгаад энэ өчигдрийн оролт. Би хизээ шингэж байгаа. Тэгэхээр яагаад богинохон болохоор нөгөө хүнд нь арай багасчдаг болохоор тогтоод энэ үү яадаг юм бол тэр эсвэл арай гэмтэл нь багасчдаг юм болов уу? Би бас одоо усан орчвол биеэ таслахгүй бол амар хураа ирстэй. Миний бүр сайрдсан юм шиг ууршдаг. Ерөөсө усан орчвол биеэ таслахгүй байна гэсэн юм ерөөсө байдаггүй. Таслуул гоё штэ болно тий. Ой, гэхдээ ингээ хаяа бас талхуурсан үед ингээ сайхан усан орчвол биеэ таслахгүй гараа авчдаг хүмүүс эдэн штэ. Хатаархдаг байхгүй юу? Тэгмээр явж эзэж тэгэж болохгүй тийм ярьстай. Нэг ийм юм вайрал болоод энэ заяа одоо охтуудын эмэгтэйчүүдийн яриан донд нэг тал нь болохоор одоо гой сайхны хаалгаан дээр заяа. Гой сайхны ер нь бол одоо засуулах барих юмнууд дээр мессежсэн месүүчсэн. Тэнгүүд нэг тал нь болохоор эсвэл ингээд зүгээр байгаа ямиг ингээд янзлуулангуудаа ингээд инфлюенсер маягийн ч юм уу тиймэрхүү хүмүүс нь ингээд хүмүүст ингээд бүр ингээд нөгөө зодиос олооч гэд сурчлаад битгий тэгээд яагаач ээ. Энд жоохон хүүхдүүд үзээд зүгээр ингээд энэ нөгөө нэг өөртөө ихтгэлтэй байжснаа баг итгэлгүй болоод мөнгө цуглуулна энэ төр гээд. Тэгээд амар Монголд ялангуяа нөгөө Солонгос шиг хөгжөөг болохоор хагалгаанууд нь айгүй их бүтлгүүддэг энэ төр гээд. Нэг тийм ингээд тэгээд доор нь ингээд баах ингээд имчсэн тийштэй ясан муус аймнууд энэ төр гээд тийм байгаа юм. А нөгөө талаас болохоор та нар ингээд хүний сонголтыг хүндлээч ээ. Одоо жишээлбэл Монголын хөөхөн охтуудын одоо нэг юу англиар ярьсан байхгүй нэг охин хөөхөн охтуудын ингээд жишг нь ингээд тий ерөөсөө нүрээ айгу баг боддог угаасаа гой толгороо ярьстай. Тэгээд амар скини туранхай байх хэрэгтэй. Тэгэнгүүтээ яасан жилийн нэг нилээн юм байсан. Ямар нэг ингээд урууландаа филлер хийлгсэн ч юм уу. Тэгэх юм бол шууд чи юм уу фейк. Эсвэл
энэ муухай хиймэл юмар яад ингээ зүгээр л шууд ингээ доромжлох ингээ юу нь болчдөг. Талбар нь болчдөг. Ягаад нөгөө хүн үсээ бодуулна гэдэг шиг ягаад тэр хүний сонголт энэ чинь ингээд тэр илүү амьдрал нь илүү ингээ өөртөө ихтэй болоо гоё болж байгаа шүү дээ. Тэгээ сурчлах хүмүүс нь болохоор зөв сайн амьдлгээ сурчлах нь тэр л биз. Тэгээ тэрийг сонгоно үгүй юу эсвэл эцэг эхийн араа энэ тентэр гэдэг ч юм уу. Тийм байгаа шүү дээ. Битгий ингэж игээд энэ нэг хоёр үнцэг байна. Хоёр ер нь энэ тал дээр үзэл бодол ямар байна? Миний хувьд бол гоо сайхны хагалгыг дэмжихийн хувьд бол дэмждэг. Гэхдээ сүүлийн үед бол ерөнхийдөө дэлхийн нийт дээр нөгөө натурал юм руу амар их явдаг болсон. Минимал одоо стил мстилрээ тэгдэг болсон шүү дээ. Тэгээд тийм болохоор ер нь би өөрөө ч гэсэн ер нь жоохон тиймэрхүү үзэл бодлыг ингээ баримтлаад явъя да гэж боддог болсон. Ер нь их гоо сайхны хагалгыг дэмжихгүй. Гэхдээ хэлж байгаа хүмүүсийг бас буруу шахахгүй. Тэр хүн өөртөө ихтэй тий өөрийгөө гоё болгох гээд эсвэл үнэхээр хүсдэг юм нээж болно шүү тийм үстэй. Тэгээд тэгж бодож байгаа. Тэгээ одоо нөгөө Single California дээр Минасугийн охин байгаа штэ. Тэр бол ингээ яг юм натурал охин байгаа. Ингээ хамарнууд амуурал гээд би хаан ч гэсэн яг нэг юм гоё баг юм өв тэгш гэх юм уу те. Тэгэнгүүт нөгөөд нь яг ингээ миний ингээ харахад яг ингээ хамар мамраа ажиллуулсан энэ миннээс ингээ шулуулсан ч юм уу те. Юм давхраа уруулан дайын филер мэлэр хийлгцэн яг нэг тийм охин байгаад дан тэнгүүд тэр хоёрыг ингээд явангууд энэ одоо тэр амар юм ер нь жоохон нүүрний юм хэлэх зохин руу нийт залуучууд явахгүй заяа. Тэнгүүд минаас руу баг бүгд ингэж байгаа байхгүй. Тэнгүүд яг одоо нөгөө нэг натурал хүнийг яг байгаагаар нь хүлээж авах гэдэг зүйлд хүмүүс их суралцаад яг тэр зүйл рүүгээ ингээд татагдаа яваад байгаа юм байна да ихэнх хүмүүс гэж тэгэж бодогдсон. Цацаа юуч. Миний хувьд бол яг тэр нөгөө нэг ямар нэг юм засалд ороод ямар нэг мис нүрэндээ хүргэнэ гэдэг чинь ер нь бол бас нэлээд зориг штэ. Тэр чинь одоо өвчин амдах тарианаас ахуулаад өвдөн. Тэгэнгүүт тэр орж байгаа хүмүүсийн үнэхээр хүсэл нь байгаа учраас тэрэнд орж байгаа байхгүй юу. Тэр одоо өвдөлтийг төвчээд те. Тэгэнгүүт тэр нөлөөлөд байна гэдэг тал дээр нь илүү ярмаар байна л та. Хүүхдүүд зүгээр ингээд одоо даган дуурайгаад энэ хүн орж байгаа юм чинь ингээд зүгээр байгаа юм дээрээ орвол бас тэр бас утгагүй. Угаасаа ямар нэгэн юм нь болдгоо өөтэй ч юм уу эсвэл тулд илүү гоё болгодог ч юм уу тий. Тэгэхээр ингээд тэр орж байгаа хүмүүс ороод сэтгэлийн хуваалцж байгаа хүмүүст тэр үзэж байгаа хүмүүс өөрсдөө цензуртай хандах хэрэгтэй. Тэгээд үнэхээр одоо тэр нэг гоё хөөрхөн өөгүй сайхан байж иж хүмүүсийг үзснээ би юм болмоор байна гэд илүү гоё болох гээд байгаа хүмүүс байдаг. Тэр хүмүүсийг чинь бас эмгэгтэй хитрхи хидийцэн гэж ярьдгийг штэ. Өөрт нь ямар ч өөлөх юм байхгүй багт чинь л хүмүүсийг дуурайгаал хүмүүстэй адилхан болох гол яг царайгаа одоо жишээ нь яг Анжелина Жолитой адилхан болох гол хит хит удаа тавтам засалд орсон ч гинөө тий. Тэгвэл тэр бол бишээ. Тэгээд үнэхээр хөөрхөн өөртөө ихтэй хүмүүс чинь бас юмаа янзлая гэж боддоггүй штэ. Тэмцдэг. Үнэхээр өөртөө ихтэй би бол угаасаа мис засалд орох шаардлагагүй гэж боддог хүмүүс байгаа. Ямар нэгэн одоо жишээ нь би нүдээ ингэчүүл гэд ч юм уу бодож байсан. Эсвэл бол миний нүд жоох ийм юм даа гэж бодож байсан хүмүүс нүдний мис засалд орсон хүнийг хараад яг ийм болох юм бол надад ч ихсэн тохирох юм биш ч юм уу. Тэр өнцгөрөө нөлөөлнө. Түүнээс зүв зүгээр байгаа хүмүүсийг та нар энийгээ янзлуулаач гээд байгаа юм биш үү? Адилхан асуудалтай байгаа хүмүүстэй зориулаад өөрийнхөө орсон туршлагаа хуваалцаж байна л гэсэн үг. Тэгэхээр тэр өөртөө ихтэй байх тал руу мис засалд орсон хүмүүс нөлөөлж байна гэвэл би бол яг үгүй гэж хэлмээр байна. Тэр бол яг аав ээжээсээ гэр бүлээсээ авсан өөртөө итгэх итгэлийн л зүйл байгаа. Одоо жишээ нь одоо миний хамар ингээ харангуут ингээд нөгөө том жижиг нүхтэй штэ. Тэгэнгүүт эн чинь нөгөө нэг таславчны морилт гэдэг нөмний хамар мамрын амир битүүрдэгтэй ер нь холбоотой. Одоо жишээ нь энэ ингээд таславчны морилт гингүүд би яалтчгүй хамарны хаалганд орох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одод ингээ амир хийж байгаа штэ. Би ингээ таславчны морилтнаас болоод эсвэл миний хашил амир удаа яваад эсвэл гамрит гэдэг. Тэг ингээ хаалганд оронгууд тэр хүмүүсийг бас ингээ амир буруу шахаад идэг. Тэгэнгүүт яалтчгүй одоо энэ чинь ингээд цаанаасаа ингэсэн байгаа юм ингээрээс хамарны байнга цацлаг цацж байдаг. Ингээд цаанаасаа ингэсэн байгаа юм одоо яалтчгүй янзлуулахгүй бол одоо нөгөө хүчил төрөвчөө бүрээ авч чадахгүй хаас ахуулаад ингээд асуудалтай тулгараад эхэлж байгаа байхгүй юу.
Тийм болохоор ихэнхүү зүйлээр бол яалтчгүй орно. А тэрийг буруу шааж явлаа тэгээд одоо яах вэ? Бид хоёр нэг хоёлаа ингэж Тэгээд угаасаа ингээ янзын шалтгаанаар одоо эрүүл мэндийн шалтгаанаас болж мэс засалд орж байгаа хүмүүс биш үү. Тэгмээд миний бас хамар байнгын битүүрдэг. Тэгээд бас яг нэгэн л доторх юугаа тэгшлүүлэх гээд хагалгаанд ороод нэгэн л хамраа нийлэгж байгаагийнх миний хамранд асуудал өгдөг бол тэрийгээ давхар засуулж яач юм. байглаас өгөгдсөн нэг юм хүн хүний онцлог гоё төрхийг ер нь бол одоо амар юу яагаад байгаа штэ хүмүүс одоо модельүүд ялангуяа Аз төрхийг нөө ийм давхраагүй юу өргөн шанаа антер гэдэг ч юм уу те тэгэнгүүт ерөөсөө яг хуу тренд бол жил бүрээр л өөрчлөгдөн 2036 он гэхэд бас юу гэлж явж байгаа юм 16 онд гэхэд л одоо нөгөө Kylie Jenner минер энэ төр чинь ингээл те амар том бүхс хөх те тийм байсан тэгэнгүүтээ одоо бид гурав бас ингэж ярьж байгаа гэд дараа жил өөрчлөгдөн бидний бодол тийм тэгээд бүр дахиад ингээд одоо 30 гарсан 40 гарсан хойноо ч гэсэн бидний бодол дахиад өөрчлөгдөн тэр үедээ өөрсдийнхөө бас хамгийн зөв гэсэн шийдвэрээ гаргана. Тэгэхээр одоо нөгөө нэг хэдүүлээ ингээд гурлаа ингээд ярьчингууд дараа нь хэрвээ ямар нэгэн энэ ярианаас өөр одоо үзэл бодолтой болчих штеп. Тэгээ өөр газар одоо ингээд ярьлаа гэхэд хүй тэгж яриад байсан юм байж одоо өөрчлөгдчихлөө гэд одоо битгий тэгж юу байгаарэ нэг юугаар нь битгий тэгж шүүгээрээ. Угаасаа бид нэр 16 настайдаа бас арай өөр бодолтой ч юм уу тий. Тиймэрхүү байдаг байсан шүү дээ. Ой би бүр 16 настайхад ингэж боддог байсан. Энэ хоёр шанаа шүү дээ. Энэ хоёр шанаагаа ингээд тайруулж хаяад тэгээ ингээд давхраа ингэж хоёулаа энэ минийгээ бүр ингээд шүмбийлгөөд бүр ингэн гэж боддог байсан. Аха. Тэгээд тэр нөгөө нэг байглаас өгөгдсөн нэг юм онцлог дүрх бас амар чухал заяа. Та нар өөрсдөө хэрвээ ингээд голоод юм уу нэг тиймэрхүү байгаад байвал ер нь тэр давуу талуудаа айгуу сайн хараарай. Ер нь бүгд хүн болгонд ингээ ээж аваасаа яцаа айгуу гоё нэг юм өгөгдсөн гойнууд ч юм уу эсвэл яг юм гоё одоо шанааны яс гэдэг ч юм уу гоё инээмсэглэл гэдэг ч юм уу тэр тийм юмнууд байгаа. Тэгэхээр тэрийгэ гоё хадгалаарай. Тэгээд хүн бүр өөрийнхөө хүссэн сонголтыг тухайн үед нь ингээд насан туршсан зөв үедээ энэ бол зөв гэж боддог би. Тэгээд зүрхийн эндэл дараагүйгээр л амьдрчвал зүгээр хгүй. Хийх нэг нь тэгээд тэнд хийлгээд хийлэхгүй яг өөрөөрөө байх нь ч гэсэн нэг байгаад тэгэхгүй ингээд зүгээр нэг юм талцалт ороод ерөөсөө чи гэж чичлээд тэгээд ах юм бол амар юм ухай дандаа л хэрүүлдэ дандаа л тэгээ ер нь монголчуудаа дандаа ер нь бол гоё хандах хэрэгтэй байхгүй бид нэр цөөх хүлэхний тэгээ ингээд дэшгээ гарч ирэн штэ тэгэхгүй ингээд би энийг тогоон дотор ингээд орцсон химлээд ерөөс тийх учиргүй бид нар дандаа гадагшаа харж би эндээ сайн хандах хэрэгтэй байхгүй би сая ингээд 7 нүг гэртээсэн штэ. Тэгээ тэр хугацаанд ингээд угаасаа миний үдчихэж байгаа юм ингээд Facebook, Instagram ороод, YouTube ороод, TikTok ухаал ерөөсөө миний хийж байгаа юм тэр заяа. Тэнгүүд ингээд ном уншигээ тэнгүүд ингээд тим юмд ингээд миний анхаарал төвлөрөхгүй заа. Яг л нөө Facebook ингээд ухаад тэгсэн чинь би яг сүүл рүүгээ өөрийгөө troll шиг мэдэрч эхэлсэн. Troll гэдэг нь юу? Одоо нөгөө нэг улсын их хурлын гишүүд чинь нэг лүгээ одоо ингээд за жишээ авлаа гэж бодоход одоо элбэгт орж одоогийн хөрс өх хоёр байна да. Тэнгүүд элбэгт орч чинь ингээ бахан хүмүүсийг ингээ мөнгөөр авчин. Одоо жишээ нь би ингээ хайрыг мөнгөөр авлаа заяа. Тэнгүүтлээ энэ хөрс өхийн коммент нь юу зурагныхын доор муха коммент өчүүл. Тэгээ ингээ нэр төрд нь ингээ худлаагаар ер нь ингээ халтна. Тэгээ ингээ тролл юм гэсэн үг. Ер нь нэг тэгээд би өөрийгөө тэгж тиймэр ингээ ботсон заяа. Ингээд хүний шууд ингээд ямар юмшлиг рүү ороод коммент руу ингээ уншин заяа. Тэнгүүд яг доотлолт нь чи тэрийг ингээ чи тэр энийг ингээ чи гэд. Тэнгүүд би өөрөө яг сүл рүүгээ бичлэг үзэнгүүтлээ шууд ийм ингэсэн бах юм. Хатгаа ингээ юунаасаа бүслэгнээсээ доош барьсан бах юм. Дээшээ барьчихгүй яаж байгаа юм болоо. Ийм биччихгүй гэд нэг юм бараг ингээ комментээр ингээ хүмүүстээ хэрэлдэх гээд байгаа юм шиг тийм мэдрэмж төртөл ингээ аим мухайлт юм лээ. Тийм болохоор яг нэг юм хийх юмгүй уйдсан. Тэгээ ингээд Facebook их ухаад, сошиал их ухаад хахаар яг угаасаа тийм болд юм билий. Гэдгийг бол би яг 7 хоног өөрийнхөө биеэр мэдэрч байгаа байхгүй. Тэнгүүд миний ярьж байгаа сэдв гингүүд хов. Нөгөө Facebook-аар дандаа хов явж идэг. Тэнгүүд яг л нөгөө миний ярьж байгаа сэдв. Нөгөө наран туяад хийж штэ. Нөгөө тэр чин гисэн гэж штэ. Ийм ховонд ийм донтож эхэлдэг. Тэгээ сүүл рүүгээ тэр хомноосоо ингээ кайф авдаг. Тийм болж эхэлсэн бэлээ. Тэгээ би өөрийгөө анзаараад тэгээ би Facebook пост хашицээ. Ер нь хязгаарлалт хийхгүй бол бас
сошиал бол амар бас жоохон хар бараан тий. Амар хамаа. Мэддэг байсан ш. Саяны 7. Тэр энийг юу гэж яддаг вэ? Хүмүүс ингээд за ямар нэг юм өөрийнхөө хуудсан дээр хийлээ заяа. Нүүр хуудсан дээрээ хийлээ. Тэгэнгүүт тэрэн дээр ингээ хүмүүс шүүмжлэн тийм үү. Тэгээд шүүмжлээд ингээ комент бичээд дараад ирэнгүүт за та нар битгий тэгвэл үзээд байгаа чи. Би ингээд таалагдахгүй бол намайг ингээд одоо үзэн ядан байж үзээд явах юм бэ гэд тэгдэж штэ тий. Тэгэнгүүт энэ нэг үнцгэн заяа. Тэгэнгүүт нөгөө талаас хүмүүс нь болохоор чи өөрөө битгий нийтлээд байгаа чи. Гэт ингэдэг. Энийг юу гэж яддаг вэ? Энэ аль талд нь байдаг? Ямар юм дээр ялгамжаас шалтгаална нөгөө нэг бүр амар те нөгөө нэг одоо хитрхээ садар самуун ч юм уу те эсвэл бүр амар нэг юм алан хайдлан ингээд нэг нийгмийн нэг юм хэвээ амьдралаас ингээд гажсан муухай юмнуудыг бүр хитрхээ ингээд харуулаад гэдэг ч юм. Уусаа гэхдээ тийм болохоор л Facebook ямар нэгэн тийм платформ дээр хязгаарлалт байдэн штэ. Шууд ингээд болиулцдаг тэр юуг нь хянаад AI маа хиндэг байлгүй те. Тэнгүүд хийх ёстой хүмүүс нь бол зүгээр л хийх гэж утсан. Би нөгөө нэг тэр Барса ахын ярилцлагыг үзээд ер нь тэрэн дээр нэрээ тийм биш гэж утсан байхгүй юу. Тэр нөгөө одоо киночд болон жүжигчид нөгөө ингээд мэрэгжлийн бас хүмүүс нь тоглоод ингээд дэжтэй энтер гэдэг байгаа шүү дээ. Системээ хэлдэм билээ. Угаасаа хийж л байгаа бол хин дуртай нь хий. Тэгжиж л хөгжинэ гэдэг шиг Facebook ямар нэгэн контентын тийм юм дээр ч гэсэн хитэр хүн амьд байгаа хууль ёсоор ингээд үндсэн хуулиар хамгаалагдсан нэр төртэй хүн учраас хийх юм аа л хийнэ. Тэрийг үзэхгүй жинхэнэ сонголт ингээд нөгөө хуруунд байгаа болохоор битгий нийтлээд бай гэдэг хүний яг үнэндээ өрөөсгөл ойлголт тахгүй тэр нь. Тэгээ ингээд байнга Facebook дээр ингээд их юм бол тэр хүн өөрөө юу ч хийхгүй шүү дээ. Арай өөр шин сонин содрох одоо тэгээ тасгал гэдэг ч юм уу амьдралдаа өөр юм хэмэл юу тэрийг мэдчихгүй явж байгаа шүү дээ. Яг үнэндээ. Тэгэхээр надад бол тэр өнцг нь хүмүүс зүгээр хийх юмаа хийгээл өвж гэж боддог. Үнэхээр муухай юм ингээд бүр хитрхи давтамжтайгаар ингээд ах юм бол тэр буруу. Одоо тэр чами юу хоёрын юун дээр ч гэсэн тийм л юм болоо үстэй тий. Нэг тал нь болохоор юу гэсэн үг юм бэ? Өөрсдийнх нь сонголт штэ үзэхгүй нь яагаад үзээд байгаа юм тэгвэл гээд. Тэнгүүд өмжи үзээд штэ хүүхэд гээд. Тэгээ нөгөө талаас нь болохоор юу гэдэг лээ? Өмөрөөд исэн гэл тийм хүүхэд ингээ явж явах хөдөлмөрлөж явахад өөрснөө хүүхдээ юм. Тэгээ бас нөгөө нийгмийн ялгаахгүй бид нар жоохон бахта 2 3хан сууг байсан те. Нэг тэрэн дээр гардаг кинонуудыг үзэн хүүхэлдэйн кинонуудыг үзэн ингээд яг цагийн дараалтаагаар хуваартай те. Тэнгүүд одоо болохоор бүх юм нээлттэй. Бүх юм нээлттэйстэй уцаарай. Тийм болохоор одоо нөгөө нэг эцэг эхчүүд нь тэрийг бас ойлгохгүйгээр нэг юм тэр нь таарсан одоо эцэг эхийн хүмүүжил одоо шинээр гарах хэрэгтэй байгаа байхгүй. Одоо ингээд нэгэнт хүүхдийнхаа хэрэглээг ингээд уцаа өгцөн тий. Тэр өдөртөө 30 минут үзүүлдэгсэн ч 1 цаг үзүүлдэгсэн ч гэхдээ зүгээр ингээд YouTube руу оруулаад 1 цаг 30 минут хэрвээ үзүүлдэг бол ингээд хүүхдтэйгээ хамт нэг удаа суугаад яг тэр ингээд YouTube одоо рилүүд ээ нөө тэр бичлэгүүдийг үзэж байгаа юмнуудыг хамт гүйлгэлцэж үзээд хажуунаас нь энэ муухай байна тий. Энэ юм үзэхэд ер нь бол муухай юм байна. Ийм муухай юм бол үзээд байх юм. Гоё юм гараад ирэнгүүт чи эндээс ийм юм сурч ийн те. Энийг бол үзэхэд бол болох юм байна. Гэт 1 2 удаа ингээ ярилцсан байхад хүүхэд амар ухаантай. Яг тэр юм муухай утгатай одоо нөгөө би бинийгаа задаж бодоол би эндээ гомдож байгаа хүүхдийн юмнууд эдэн штэ. Тэгээ тэрийг үзэнгүүтээ энэ муухай юм байна те гэд мэддэг. Тэг ингээ үзэхгүй алгасдаг ч юм уу. Тэнгүүд нөгөө нэг хүүхд чинь ойлгоцсон байхгүй нэг юм дуу бүжигтэй өөрөөс хуруул бас болохоор тий тэр бас YouTube-аас юу сурч болж штэ. Тэгвэл тэр юмаа илүү үздэг болж эхэлж байгаа байхгүй. Тэр яг хүүхдтэйгээ хамтдаа яг үзэж байгаа юмыг нэг удаа үзээд хажууд нь өөрсдөө хамт зааварлаад сайхан муухай яламжийг нь хэлээд өгч байгаа. Тэгэх юм бол хүүхд чинь үзэж байгаа юмдаа оюун сайхан муухай гэд яламжтайгаар ядаж үзээд шүүдэг болчихно. Тэгэхгүй ингээд шууд нөгөө нэг өөртөө тэр үзэж байгаа юу үзэж байгааг ч мэдэхгүй гинт нэг хүн үздэг болцсон. Тэнгуут л тэр юмыг нь үзэн гутаа хаста нэрэ баахан юм чихэр бов юм ярьлаа гэл амар шүүгээл те. Тэргээд ах шаардлага байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ эцэг эхчүүд юм уу эсвэл нөгөө их чинь ах нь байсан ч байлаа шүү дээ. Нөгөө хүүхдтэйгээ хамт байх цаг хугацааг л яриад байна те. Хамт цагийг өнгөрүүлэх. Гэхдээ хамт тоглодгүй маа гэхэд хамт YouTube-аа үзээд үзэж байгаа юмынхан сайхан мухааг хэлээд өгч. Тэгэнгүүт за Монгол хүмүүс Монгол ингээд контент хийж байгаа зүгээр бичлэг хийж байгаа бүх хүмүүс ингээд бүх муухай юмаа боллоо гэж бодъё зүгээр ингээд ид шидээр. Тэгэнгүүт
өчнөө сая тэрбумаараа гадаадын өчнөө муухай бичлэгүүд байгаа. Тэгэхээр тэр интернет дээр ерөөсө 20 хязгаарыг бид нэр уусаа тавихаас өнгөрсөн. Аль хэдийн ингээд даяарчлалтад ингээд хавтгаа болсон интернетийн орчинд бол. Тийм болохоор жигнэсээ нөгөө нэг дөрөв үлдээ морин олоод гэдэг ч юм уу тий тэр цаг хугацаа амар чухал болчиход байгаа юм. Тэгээ тэрний тулд бас ингээд нөгөө нийгмийн цалин байлан цаг мөнгө энэ гэл Стресс. Гэхдээ аль болох эрэг юмнуудыг л хэдүүлээ. Ие явахад ер нь манай Монгол бас амар гоё болно. За шал өөр сэдвээр ярих уу? За. Одоо ингээд Амар нийгмийн асуудал. Амар гой нэгтэй. одоо ингээд гэртээ байж байгаа заяа. Гэртээ байж байгаад орой орондоо орох мэдрэмж ажиллаж байгаад өөртөө гэртээ харих минь гэж хараад нүр амаа цэвэрлээ сайхан орондоо орох мэдрэмж хоёрыг ингээд ажиллаж байгаад орондоо орсон мэдрэмж нь амар гоё гэдэг тий. Тэгвэл тэр үедээ хүн амар гоё унтаж амарч чаддаг. Тэгээс амар гоё үр бүтээмжтэй юм шиг санагддаг. Тий. Тэгэхээр ингээд зүгээр юу Хийцгүй гэртээ байхгүй яг хуу гэрийн ажил хийж болж юм л доо. Тэгэл хүссэн үед очиж твтдэг болохоор. тий. Тэн дээр яг юу гэсэн юм болоо хаймт гэдэг. Ер нь зүгээр амар тийм завгүй ингээ амар олон юм бүтээсэн өдрүүд амар гоё идэж бүр амар кайфтай. Тэгэхээр чи нөгөө нэг фэйсбүүкт те ямар нэгэн тиктокийн рил яасан юмнуудад ингээд анхаарал нь баг сатарж агаад яг ингээд бүтэмжтэй юмнууд хийж байгаа янгууд юу тэрэнд ингэж анхаарал сатааруулах маргаашийн миний төлөвлөгөө юу вэ? Яаж нүур амаа цэвэрлээд маргааштай бэлтгэлээ гэдэг гоё. Би яг одоо яг энийгээ санаад байна. Нөгөө нэг багшаар ажиллаж исэн шүү дээ. Тэнгүүд тэнд ингээ ажиллаж байгаад энэ дээрээ бичлэгээ хийчээд тэгээ буцаж аваад нөрөө уншуулаад тэнгүүд ингээ голоор нь бас өөр ажил мэтлээ амжилт гэсэн. Би бүр тэрийг одоо амар санаж байна. Тэр үедээ ингээ би өөртөө амар гоё юм кайфтэй гэсэн за ингээ дуу сасаал яваал. Одоо гоё өнөөдөр би ямар хэм хийчихвэ гэдэг. Одоо тэгэнгүүт нэг хийх юм жоохон бага юм. Үлзийг багшаас ч гэсэн яг тийм сурчсан шүү дээ. Хүн хийх юмтай байх тусам олон юм амжуулна гэлс. Дийш тийш жаргнаа л амар олон юм амжуулдаг. Тэгээ тэрнээс улам ирч хүч авдаг. Тэг ингээ хичээл заагаад байжсэн аа унтчихна. Тэр унтж байгаа нь стресс биш. Тэгээ нэг 5-10 минут унтснаа. Зүгээр ярьж байна. Миний хөө яриа. Тэр ядраагүй шүү. Тэр мөр нь амар гоё тий. Тэрнийг ингээд харж байгаа, тэрэнд хандж байгаа үнцг нь амар гоё байх хандлага нь. Тэгхгүйгээр багш нь жоохон ядарсан байгаамаа. Нэг ойрд ингээд ийм зураг мураг гэдэг ч юм уу. Тэгж ял болгож яасан бол бид нэр тэндээс нэг тиймэрхүү хандлага сурна гэдэг ч юм уу тий. Тэнгүүт багш нь тийм юмар нөлөөлчөнгүүт өө ер нь ингэ юм биш үү гэ. Тийш одоо төвшин багш хүртэл те хаалгаанд орчоод гамаа барихгүй шууд ирэл хичээлдээ заадаг. Яг л нэг тийм энэ миний ажил би та нарын өмнө өөрөө хүлээсэн. Тий. Тэгээд та нарт ингээд ингэсэн гэл тэр мөр бас амар гоё. Тэгээд за хүүхдүүд үдчихвэл хүүхдүүдтэй том хүмүүс үдчихвэл том хүмүүстэй хандаж хэлэхэд хүн ингээд сэтгэлээр унаад өөрийгөө ингээд доош нь хийгээд одоо жишээ нь би өөрийгөө ингээд троллоор мэдэрж ийн гэдгсэн шүү дээ ингээд амар фэйсбુક ухдаг ингээд хийцгүү амар тэгэл ингээ өөрийгөө бодоол нэстэ хов ярих дуртай. Тэгэл ингээ өөрийгөө бодоолах тусам улам ингээл газар руу шилдээд өөртөө итгэх итгэлгүй болоод тэгэнгүүтлээ ингээд миний гадаад төрхөнд хүртэл нөлөөлөөд тэ нүрээ ингээ гой будахтаа хүртэл хүсэн гээл ингэж бодож ингээд ер нь ингээ улам л юм доош унаад идэх юм шүү. Тэгэхгүйгээр аль болох өөртөө жоохон урам зориг өгөх одоо дуу хөгжим эсвэл амар гой номнууд ингээд одоо YouTube-ээр хүмүүс ингээ уншаад өгсөн байд юм лээ шүү дээ. Тийм гой урам зориг өгөх юмнуудыг хайж үзээд нэг удаа сонсоод хоёр удаа сонсоод үзээрэй. Тэгэнгүүт шал өөр мэдрэмж төрөөд эхэлдэг юм билий. Жишээ нь би өчигдөр өөрийнхөө dream board-ыг хийж байгаа байхгүй юу? Тэнгүүд 26 онд би юу хийх ёстой юм гингүүд би тэнцэнээсээ дахиад би хийх ёстой юм а төлөвлөж гаргаж ирээд би боддоор зураг болгочингууд би эннийхээ төлөө одоо ингэх ёстой мэн гэдэг юм шин юмыг ингээ гаргаж ирээ. Тэр гоёсаа. Царайнд доо оруулах уу? Тэр царайд оройдаг юу вэ? Тэрийг хийж үзэл. За. За чи эхлээд царай. You make the face. За. I make the voice. Би хоолой ин оруулах. За цацаа царай гаргах юм уу? За. Хоёулаа зэрэг оруулах. За эхлээд ямар ярьж штэ. За хура За. Яг
За чи яг Би царай гарах юм аа. өгөө чи юу дүү оруулаа. Чи яд өөр царай. За. За 3 Яа. Яа. За би царай. За чи царай. Ямар олон видео дараач ингэж үгүй. За таны гарч ирээ. За. За 3 Гуа. За. Ямадэ. Ваа. Оо. Ямадэ ахтаа. Ямар тэгж юу гэсэн бэ? Би яа. Ямадэ манай марлаа дүү маань зааж өгсөн надад. Ямадэ. Ямаатай хонтой тий. За. Ямата котасай гэдэг шиг. Яа, бэл нэ. За, одоо би царай гарна тий. Ноо. Мама. За 3 Ой нэр ингэж үцхүү гурлаас ингээд нөгөө бид гураас асуумаар байдаг юмудаа асуугаарай гэж question үлдээчихэж жагаад тэндээс ирсэн асуултандаа хариулвал Instagram ч нөө TikTok ч нөө тэгж бас болох юм байна тий. Оо тий. Дараа нь тийм бичлэг хийнэ заяа. Лоно дээр тийм юу хийчих юм уу? Үй манай сүүлийн зураг бүр дагчаасаа давцсан лайк дэлсэн шүү дээ. Тэр ингээ амар гоё. Миний нүд солигаад, энэний нүд долигаад, манай найз далигаад. Ерөөсө доли. Тэгээд маш олон хүмүүс AI юм уу гэж асуусан. Үгүй. Тэрэн дээр нөгөө би нүднийхээ дагуур ингээ бишээ давхраа зураад ингээ яатсан. Юмд ингээ инээнгүүт тэр нь ингээ бүр илүү ингээ тодроо гараад ирсэн байл л тэгсэн чинь зүүн талынхны эмэгтэй нүдээ зохиолсон юм уу гэдгсэн чинь тэр 8 зүрхтэйсэн. Тэгээ би өнөөдөр нүднийхээ дагуур юм зураагүй. Би дандаа зурдаг шүү. Тэнгүүд намайг л тэгж харсан баг. Би бүр яг ингээ харцал шүү. Энийг тэгсэн маа юм гэсэн. Цацаа болохоор жоо энэ нэг нүдний ингэж дали орж ирсэн л. Би болохоор ийшээгээ ингээд миний гацар ингээд бүр Ингээ гой зураг яг нэр яар бүтцсэн юм шиг. Яг юм тэнгэр савслагын юм хүчндор 3 сахиусан тэнгэр сахиусан тэнгэр гэж чи 3 тийм охин. Гэтэ хүмүүсийн нөлөө гэж амар гэдэг юм нөө. Хүмүүс хөөрхөн байна гэж харсан чи өөрийнхөө далийг хүртэл за хөөрхөн байна гэж бодоод л шүү. Энэ нэг юм нэгэн бодлын уулнаас гурмаага оролдчихэ. Тэр юу вэ? Усын дэг юм шүү. Онцох шиг байгаас тий. Эсвэл нэг юм нудрагныхаа хард нэг юм нууцсан юм шиг тий. Энэ бүр даагчаас маа даагч тэгээ энэ дургийг нэмээд яасан юм уу? 3000 гарц үлээ. 2000 хэдэн зэс. 3000 гарсан. Йоо миний фоллоу бас их боллоо. 8110 YouTube дээр Instagram-а тавил та. Одоо энэ бичлэг тавих. тэрий доор нь ингээд Instagram. нэг амар чухал. Юу ихэрсэн. Юу ихэр. Манай Instagram ерөөсөө явахгүй байхгүй юу? Бусд нь маань ингээ хөөрхөн яваад байгаа байхгүй. Instagram ерөөсөө явахгүй. Instagram-ыг Тэгээ Instagram-да тэгээд ах юм бол гоё бичлэг оруулах шүү. тэгээд ах юм бол Instagram-ийн маань нэр гоё фоллоу хийгээрээ гоё ингээд сонирхолтой рилүүд бид гурав юу их юм бас хийдэг те. Тэгээ уул нь хийдэг байсаа. Дагагч нэмэгдэх юм бол юм хийгээл шүү дээ. Уран бороо л. Бид гурав ч ерөөсөө хөөрөөл гуяалга